Тэгэхээр ангаагч төв ямар үйл ажиллагаа явуулдаг уу гэж асуухаасаа илүү би танаад бод хандаж байгаа хүмүүсийн тоо их байгаа. Тэр хүмүүсийн бас үр дүн гэдэг өнөөдөр харагдаж байгаа. Тэр хүмүүс өнөөдөр одоо надаас илүү хариултыг манай нэвтрүүлэгт өгнө. Өгөхөөр бид нар сурвалжлага хийцэн байгаа. Тэгэхээр ер нь нийтлэг хүмүүсийн сонирхдаг асуултыг би танаас асууя. Эрүүл мэнд бол хамгийн чухал. Тэгээд өнөөдөр бас эрүүл мэндийг бас бид өөрсдөө хамгаалах гад арчлах га тордох гоод нөгөө ангаах ухаантайгаа хамтарч хавсарч ийгээд бас хүчрэгдэхгүй байгаа зүйлс байна. Тэгэхээр ер нь өнөөдрийн хүмүүсийн хүсэж мөрөөдөж байгаа зүйл бол амар амгалан аз жаргалтай байх. Эрүүл сарвал байх. Тэгэхээр бид бол нэг үе ер нь араа өөр бас ойлголттой явж ирсэн юм шиг байна. Энэ хүмүүстэй уулзаа яриад байх. Өвдөх асуудал бол ер нь баг би яг өвд чинь тэр надыг нэг хүн эмчилж чинь. Эмнэлэг, эрүүл мэндийнхэн эсвэл одоо юу ч байдیں۔ Бусад нэг нэтгээд эрүүл болгоно гэж бодож ирсэн юм шиг байгаа юм. Яагаад тэгэхээр энэ эмчилгээ, үйлчлэгээ хийж байгаа, ухамсарын эмчилгээ хийж байгаа явцад ирсэн хүмүүс тиймэрхүү байдаг. Тэр энэ нь тэр хүмүүсийн буруу биш юм. Бидний тэр хүмүүст олгосон тэр мэдлэг, ойлголт бидэнд ч ерөөс нэг л хэсэг л мэдлэг олоод байсан бүс тэр өөрийнхөө төлөө юм олдгүй байсан юм шүү дээ альва юмд. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэг цаг болчихжээ. Нэг үеиг бол их өөрчлөгдөж байна. Ер нь би эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Эрүүлийнхээ төлөө өөрийнхөө төлөө юм хийх хэрэгтэй. Өөртөө мөнгө зарах хэрэгтэй гэж ингэж боддог болцсон байна. Тэрний хамгийн эцсийн үр дүн юу байх вэ гэхээр өөрөө өвддөг. Өвдмөр бол биеэ урьдчилан сэргийлж чаддаг. Хязээч өвддөг. Хязээч ханаа дурддаг. Ийм иргэдтэй болох юм бол Монгол улс улам хурдан түргэн сайхан нийгэмдээ хүрлээ гэж ингэж бодож байна. Олон түмэн одоо энэ шинэ он гарах гэж байна, шинэ жил гарах гэж байна. Энэ үед би олон түмэнд зориулаад ард түмэн Улаанбаатарчуудаа зориулаад нэг бас нэг мэдээлэл гэх юм хэлгээс надад байна л да. Ингээ хүмүүсийг үзээд эрүүлжүүлээд байхад бид хүүхдээ их орхиж байна. Хүүхэд бидний ирээдүй, Монголын ирээдүй, дэлхийн ирээдүй. Гэтэл хүүхэд орхигдоод хүүхэд асарч эмчлүүлдэг хүн ерөөс байхгүй. Гэтэл энергээр эмчлүүд хүүхэд шиг амарх байдаг хүн байхгүй. Тийм учраас сар бүхний 15-ны өдрийг бид хүүхдийг үздэг өдөр болгоно гэж ингэж хэлэх гэж байна. Тэгэхээр энэ өдөр бол хүүхдүүд ерөөсөө өөрсдөө цугларсан байдлаар бид том хүнийг тэр өдөр нэх үзэхгүй. Хүүхдийг л үзье. Тэр нь 0 наснаас эхлээд 15 нас хүртэл 15 насыг дуустал хүүхдүүдийг үзье. Тэр хүүхэд бол ерөөсөө том хүн нэг 2 удаа ороод идэг. Хүүхэд бол ерөөсөө нэг л ороод идэг. Яг хүлээж авах нь. Тэ нэгдүгээрт хүүхдийн оюун ухаан сэтгэл зүй эрүүл сар бол. Тэнд ямар нэгэн өөрчлөлт байх. ертөнцөөс дээд бурхан тэнгэрээс ямар л юм ирнэ тэрнийг хүлээж авдаг тэр сайхан бодол санаа нь эвдрээгүй байгаа юм. Хүүхэд бид нарын дунд орж ирээл өсөд тэрнэл том болоод ингээл байх тусам бид далд ухамсарын сэрээхээс чадахгүй. Яадаг вөхөр харин ил ухамсарын улам бохирдуулаад улам муухай үзэлтэй болоод улам муухай юм хэлдэг болгоод ийм болгочихж байгаа. Тэгэхээр хүний энэ хүүхдийн тэр сайхан жинжинэрийг өөрчлөхөөс хүүхдийг сэрээе гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бид тэр сар бүхний 15 хүүхдүүдийг 0-оос 15 насны хүүхдийг ирэхээр зэрэг үзээл тэр нь тохирох хэмжээний ямар эмчилгээ байгаа тэрийг хийж өгөөл тэгэл явуулчих. Жишээлбэл би энд ганцхан жишээ дурсах гэж байна л да. Миний хүүхэд 6 сартай 1 сар бүтэ эмнэлэг төвцөө идэгдэг вэ. Ханяагаад байдаг намайг миний хүүхд юусоо идэхгүй юу. Би одоо яах вэ гэж ирсэн. Тэр хүн 2 удаа наддаар ирээл тэр хүүхэд огт зүгээр болоод байсан. Ямар ч өвчнөгүй бол. Тэр хүүхэд бол ийм гайхамшигтай. Энд хүүхдүүдийг ээж аав нар, эгч ах нар, эмээ өвөө нар одоо хүүхдүүдийг үзүүлээсэ. Үзэхдээ гол нь эрүүлжүүлээсэ. Тэгээ бид нар хажуугаар нь хүүхдийн оюун ухааныг тэлдэг дасгал зааж өгнө. За нэгдүгээр тийм. Хоёрдугаарт ахмадууд их ирдгээ. Яагаад гэхээр бас яг өвчин зөөр давтагдж байна л да өөрхий. Нийгэмдээ улсдаа өр судныхаа төлөө олон жил ажиллаж амьдэрсэн хүмүүс бол зовлон зөөр ирж байна. Тийм учраас ахмадууд ирж байна. Тэгвэл бид нар ахмадуудыг байнга авахаасаа сар бүхний 5-ны өдөр ахмадуудад үзэр гаргая. Тэгээ ахмадууд ирээд үзүүлнөз, эмчлүүлнөз гэсэн ийм бодолтой. За энэ бол одоо энэ гарах гэж байгаа шинэ он жилийн өмнө бидний хүмүүсийн төлөө гаргаж байгаа шинэ зүйлээ. За тэгээд ерөөсөн энэ бусд нь яах юм бэ гэж бодож магадгүй. Бусд нь ирдэг цагтаа ирээл үзүүлээл, эмчлүүлээл, энерги аваад гэгээрэл тэгээд энэ дотоод ертөнцид байгаа өөрийнхөө хүн өөрийнх нь дотор байдаг тэр агуу их
юу байж гин. Хүч чадал, авьяас, бэлэг. Тэрийг нээхт нь бид туслая. Хүмүүсийн дотор ямар их хүчин чадал байдгийг хүмүүс өөрийгөө мэддэг. Тэр би боддог юм. Би энэ Монгол төр өөрийнхөө хүчин чадлыг дотоод ертөнцийг жинхэнэ нээцсэн, эргэлцсэн ямар хүн байд юм бол гэвэл би одоо ерөөсөө асаширог юм байна гэж боддог байхгүй. За. Даагууд орж аварга, их аварга. Тэр хүн одоо хичнээн олон жил барилдлаа. Тэр хооронд ямар гайхамшигтай барилдаж Монголын ард түмэн дэлхийн бүх хүнийг байлдан дагууллаа тий. Тэр юу хөхтэй тэр өөрийнхөө бүх хүчин чадлыг бүх тэр зүрхэнд байгаа, биендээ байгаа нөөц хүчин чадлыг сэрэж бүхэн төвлөрүүлж чадчих гэж би боддог. Тэгэхээр хүн бүхэн ингэх юм бол юунд ч урч болно. Агуу ихийг нээж болно. Агуу ихийг бүтээж болно, их хүчин чадал гарч болно гэх мэт. Ийм зүйл байна. Яалтчгүй таныг сая ярихад нөгөө давгад орж аваргын бие авч явж байгаа байдал тэр одоо омог бардам хүчин төгөлдөр тэр бярч чадал нь өөрийнх нь одоо нүүрнээс одоо гарын хөдөлгөөнөөс тэр байтугай одоо алхалт гიშгэлтээс нь хүртэл харагдчихэдэг л да. Тэгэхээр яг энэ таны энэ ухагтхан хүн хаанч хүрж болноо, хүн юу ч хийж чаднаа гэдэг энэ ухагтхуныг би нөгөө нэг аз жаргал гэдэгтэй холбох гээд байна л да. Эрүүл мэнд гэхээсээ илүү. Тэгэхээр аз жаргалыг бид яаж бүтээх ёстой байдаг вэ? Аз жаргалыг бүтээх арга нь л ерөөсөн хүн өөрийнхөө дотоод ертөнцийг нээчих ёстой юм. Яаж нээх вэ? Одоо юм нээхээ мэдэхгүй шүү. Ийлва далд ухамсар гэж сургаж өгөх үү те? Ийлва далд ухамсар гэж хүнд хоёр ухамсар байгааг нь далд ухамсараа баяжуулаад ийл ухамсараа баяжуулаад далд ухамсараа сэрээгээл итгэвчүүлэл ингээд эрэхтэй зэрэг хүний дотоод ертөнд зүрхэн дотор байгаа тэр бүх хүчин чадал нээгднэ. Тэрийг нээхийн тулд бид нар 3 жил чухал ярьж ийн л да. Хүмүүстэй уулзаж байна, ярьж байна, лекц юм хийж ийн ингээд ном судраар ярьж лээ. Тэгэхээр энийг хүн ингээд алгуурдаа эзэмшээ сурахаараа зэрэг л тэр өөрийнхөө дотоод ертөнцийг нээд өөрийнхөө дотор хүнтэй ярьж чаддаг, түүнээс хүч чадал авч чаддаг л болох юм. Юу бол их аваргыг үнэхээр одоо тэгж чаддаг хүн болдгсон бол одоо яаж тэгж төвлөрч байгааг энэ хүмүүс заалгамаар байна. Яг ингээд гараад ирэхтэй зэрэг бүх хүчээ ганцхан өөрийнхөө зүрхэнд л төвлөрөөл бүх хүчээ гаргаж чадчихээн тэр. Өөр юу ч бодохгүй. За ийм зүйл байгаа. Тэгээд энэ монголчууд бүгд сэрэх юм бол бид нар 5 жил хийх ажлыг 1 жилд л хийчихнэ. Бүгд л сэрэх юм бол монголчууд өвчнгөө болно. Монголчууд өвчнгөө болох юм бол аз жаргалтай амар амгалан болно. Та аз жаргалд яаж хүрэх вэ гэж хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Ерөөс. Хүн ингэж байгаа мөнгөтэй болох юмсал гэж бодоод байгаа. Мөнгө л тийм нэгдүгээр асуудал биш. Нэгдүгээр асуудал бол энэ ертөнц өөрийнхөө дотоод тэр агуу хүчийг нээх хэрэгтэй юм. Тэр л байна. Тэгээ энийг нээлэхийн тулд одоо бид энэ үзэгээр хүн өөрийнхөө дотоод ертөнцийг нээж болно. Жишээлбэл хүн өөрийнхөө төвлөрлийг унтаж чадахгүй байгаа шүү дээ. Хүн чинь ингээд одоо бүр гайхаад элдүү юм бодоод ирээдүйгээ одоогоо өнгөрсөн цагаан бодоод унтаж чадахгүй, нойр нь хөрөхгүй ингээд хөрвөөд байдаг. Тэгэхээр өөрийнхөө бодлыг хүртэл шилжүүлчих хэрэгтэй. Хүчээр шилжүүлэх бол одоо ингэлээ мөнгө жаргалын бодлыг зүрхэнд нь шилжүүлж байна гэдэг ингээ хийлээ. Зүрхэнд нь бүх бодол нь орно. Таны зүрх сэтгэнд толгой чи ямар ч үүрэггүй болно. А хэрвээ та хүсвэл гүйрөөс юм бодох байг бол одоо ингэлээ өөрийнхөө мэлмийн хүрдэн дээр 2 гараа ацрлаа 2 гараа хооронд бүх бодол байгаа гэж бодоод нүдэ анаад гараа доош нь алгуурхан буулгалаа зүрхэн хүрдэн дээр ирээ. Миний бүх бодол зүрхэн дээр ирлээ гэж бодлоо. Энэ үед та юу ч бодохгүй бүх бодлыг зүрхэн дээр. Бүх асуудлыг зүрх чинь шийдэж өгнө. Зөв шийдвэр гаргана, алдаагүй бодлого гаргана гэх мэтчлэн. Тэгэхээр бидний эмчилгээний урд бол энийг бүгдийг зааж өгч байгаа даа хүнд. Тэгээ явандаа ингээ монголчууд бүгд гэгэрнэ. Өөрөөр хэлбэл нөгөө арга билгийг тэнцвэржүүлэн сургадаг байсан Монгол ухаан өнөөдөр жоохон сэрж ирж гинүү да гэж харагдаад байна. Нөгөө матер гэж хитрхи их яваад 80 90 жил материйн тухай ярьсараад арга нь жоохон дээшээгээ болчихсон, бэлгэн жоохон одоо доош болчихсон юм. Тогтворгүй тэнцвэргүй байсан өнөөдөр жоохон тэнцвэрчих гэж байна гэж та тайлбарлаж чадах уу? Ерөөсөө тийм л байгаа юм. Бид нар юмыг туйшруулдаг. Эсвэл тийшээ яваад байдаг, эсвэл ийшээ яваад байдаг. Хүн чинь өөрөө арга билэг хоёрын тэнцвэртэй байж ижил бие организм нь тэнцвэртэй байж иж ухаан санаа нь тэнцвэртэй. Ядаж ир хоёр тархин тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэгэхгүй л болохоор ингээл савлаад байгаа. Хийх юм уу, гүү мүү, болох юм уу, гүү мүү, аюултай бол аюулгүй бол. Хүн гэгээрээ сэрээ зүрхэндээ ороод ирэхтэй зэрэг асуудал шийдсэл бол тэрэнд айх юм байхгүй. Шууд хий. Айн гэдэг бол эргэлзэл. Эргэлзэл байгаа цагт юу ч бүтэхгүй. Айхгүй эргэлзэлгүй болохоор зэрэг хүн яах нь хий гэсэн юм нь өөрийн бодсон бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Мөнгөтэй болъё гэд бод та тодорхой хугацааны дараа мөнгө чи өөрөө урсаад ороод ирнэ. Миний энэ хэлсүг их
одоо тийм худалчим шиг хүнд бодогддог баг. Хэрэг дээр энэ бидний одоо сургасан багш нар энэ одоо гигантнүүд бурхтуудын хэлж байгаа ийм энэ биелнэ. Монголд ийм хүн олон болж штэ одоо. Одоо танай телевизээр ярьж байгаа улсууд дотор ч гэсэн ийм зүйлийг их ярьж байгаа. Тэгэхээр хүн бүхэн нэг бодох хэрэгтэй. Хараал хэлэхгүй, сайхан юмны төлөө тэмцэх хэрэгтэй. Ядчил одоо хараал хэлдэг болчих хэрэгтэй. Гэртээ хэрүүлгүй болчих хэрэгтэй. Хүн өөрөө ингээ өөрийгөө бодоод сэгнээд ирэхэд зэрэг л хажуу тийш сайхан энерги ялгаруулж эхэлж байгаа. Мөнгө жаргал өөртөө хайртай гэж хэлдэггүй байсан бол хэлдэг болчоод дараа нь бусдад тэр хүн өөрөө би тэгж хэлдэг болсон шүү гэхээр оромдол аяндаа тэр энерги хажуу талынхаа хүнийг гээгүүлж эхэлдэг. Хүн ч өөрөө тэр төргөө хоёр үетэй далд үеийн ингээд асар хол их далай тэнгис л гоодлоо. Тийм учраас энийг л дэлгэрүүлэх хэрэгтэй. Яг хөө ихний ээлжинд хүмүүс бас оюун ухаанаар бүхнийг захирч чадахгүй байх. Зарим нэг тусалцаанууд хэрэгтэй байдаг бах тийм үү. Тэгэхээр сургагч багшийн одоо хичээл, зүтгэл хэлж ярьж байгаа зүйл нэгдүгээр тэрэг болно. Хоёрдугаарт бас багаж хэрэгслүүд байна уу? Багаж хэрэгслүүд одоо байгаа л да. Би олон удаагийн ярианд ярьж ирсэн одоо ийм багажуудыг хэрэгжилж болно. Тэгээ ер нь хамгийн гол нь шүү дээ. Бид нар ерөөсөө оюун ухаанаараа толгоогоороо бүх юмыг хийж ийн гэж бодож ирсэн. Тийм биш юм. Одоо Америкийн эрдэмтэд олон эрдэмтэд нийлж байгаад хүний зүрх 40 мянган сэтгэд гэстэй толгооноос илүү шийдвэр гаргадаг гэдэг гаргацсан байна. Энийг манай Цэрэн Дөржигч гэсэн номонд бичсэн байна. Тэгэхээр энэ агуу зүйлийн тухай бид нар мэдхийн тулд яах юм хэрэг хүн өөрөө итгэх ёстой юм. Итгэхийн тулд яах ёстой гэхээр үзэл бодлоо өөрчлөх ёстой. Таны дээр сая хэлээд байгаа тэр материалист үзэл бүх юмыг материалгаар одоо сэтгэдэг. Тэгвэл өнөөдөр яах ёстой юм гэхээр зэрэг ертөнцид байгаа бүх зүйл амьтай болоод амьгүй бүх зүйл юу гэнэ? Бүгд сэтгэнэ. Бүх зүйл сэтгэлгээнээс бүтсэн гэж бодчих ёстой. Тэгвэл бид нар яа гэв? Бүх зүйл одоо амьтай амьгүй бүх зүйл сэтгэлгээтэй гэж хэлж чаддаггүй. Өөрийнх нь нүдэнд харагдаагүй, гарт баригдаагүй, үзэгдээгүй юмыг итгэдэг. Ийм байгаа. Тэр энийг итгэдэг болно. Тэгэхээр өгье гэж өгсөн мөнгө хүнд юм болдог гэдэг тэр сэтгэл нь эд хөрөнгөөр эд зүйлээр дамжиж ирж байна гэдэг ухагтхан байгаад байна да тийм үү. За энэ тухай яриагаа түр өндөрлөөд хоёлаа эрүүл мэндийн яриалгаа эргээд хандъя л да. Өнөөдөр бодтой үр дүн харах зүйл бол эрүүл мэндийн харьцуулалт. Өөрөөр хэлбэл тань дээр очихоос өмнөх 1 сарын өмнөх эрүүл мэндийн байдал, оцсны дараах байдал хоёр хэдийн хугацаанд түргэн өөрчлөгдөх бололцоотой ямар өвчнүүд өнөөдөр хурдан илэрцтэй байна. За ер нь ямар ч өвчнийг эдгэж байгаа үнэ. Ялангуяа одоо эдгэдэггүй бараг эдгэцсэн хүнийг алтан хөшөөг нь усгах гэж зарлж байсан арак гэж бидний дээр үеэс нэрлж ирсэн тэр хорт хавдрууд, хортой хоргүй хавдар бүгд эдгэнэ. Эдгэнэ гэдгийг би хэлэхээс гадна нөгөө хүн өөрөө бодно. Миний хавдар эдгэнэ. Энэ л асуудал. Тэгээд эдгэж байгаа. Эдгэдгийг бол олон жишээ хүний нэрээр хэлж болно. Ер нь эдгэрэлтийн явц бол 1 сарын дотор явагддаг. Энэ тухай одоо манайд үзүүлсэн эмчилүүлсэн нилээд хүмүүсүүд одоо ингээд энэ бидний ярианы үргэлжлэл болоо гарна. Тийм учраас тэндээс их тодорхой болох бах. Өнөөдөр энэ анагаах төр дээрээ эрчим эмчилгээгээр эмчилгээд ирээд энэ эмчтэр онцод байж байна. Одоо настай өдөр чинь эм тан тарианаас ажиллахаа зайлж, эм тамирын спорт эмчилгээ одоо нулимжлалт эмчилгээ энерги эмчилгээ одоо сонирхолтой. Ерөөд одоо бүдүүнтэй байна гэж олон хүмүүс яриад байгаа. Өөр юм яриад байж байна. Би энэ зүрх судасны өвчтэй хүн юм байгаамаа. Олон жилээр өвдсөн одоо бараг 40 жил өвдсөн хүн байгаа. Тэгээд эмнэлгийн юугаар эмчлэгдээд эдгэрдэг бас сүүлийн үед эдгэрхэ байгаад 3 дугаар эмнэлгийн одоо Баасанжав гэдэг эмч надыг та эмийн юугаар эдгэрхгүй болсон байна. Гуурс тавил гэсэн юм аа намайг одоо 4-5 жилийн өмнө. Тэгээд би гуурс тавилж одоо эдгэр тавиулаад яг одоо хөгшин настай болсон хүн чинь одоо тэр айгуул тэр тавилахд хэцүү байд юм шиг байлаа. Тэр хүн тавилсан хүн одоо 1 жилдээ сайхан яваад 2 дахь жил дээр ахаад тэр юу нь болохоо байж тийм яа тэр элэгдсэн байдалд орд юм уу. Тэгээд би өнөө жил 7 сард нутаг явах байсан ургийн баярт явах гэсэн чинь зүрхөө өвдөд ирээсээ хүнд байсан. Тэгээд эмнэлэг төвдөд эмнэлгийн байгууллагад очиод миний эм тариаг хийгээд ирээсээ зүгээр болохгүй байсан. Тэгээд би энд хүнээс дуулаад хурж ирээд энд 5 удаа эмчилгээ хийлгээд нутаг яваад их сайхан эдгэрээд ийм сайхан болох гэж өгсөн одоо мөнгө чаргал Дэнсвэ хоёртой маш хязгаар бахархаж байна. Энэ хүмүүс улам насалж удаан жаргаж ажил үйлсэнд бүтэмжтэй
ард түмнийг ингэж сайхан болгож өгчээд хүн болгоно одоо эдгэрүүлж өгч байгаа энэ үедээ баярлж байна. За би Аранхай аймгийн Хотон сумаас ирсэн. Миний нэрийг Филжид гэдэг. Би бол одоо ойрын 7 жил ер нь дандаа ангаахаар явж өөрийнхөө биеийг бол бас эдгэх талаас нэлийн арга хэмжээ авсан. Гэтэл одоо миний одоо онцлогдсон онш маань бас тэр болгон миний хүснээр эмчлэгдэхгүй одоо улам бол бас би хүндрэх маягтай байсан. Тэгээ би зурагт үзээ сууж исэн чинь энэ мөнгө жаргал багшийн одоо энергийн төв зурагтаар гарч байсан. Энийг анхааралтай сонсоод энэ эмчилгээнд явбал ерөөсөө миний бие эмчлэгдэх юм байна. Ерөнхийдөө бол хүний биеийг төгсөөр нь эмчилдэг. Энэ сайхан эмчилгээнд ингэж явъя гэж ингэж өөрөө зорьсон. Тэгээд энд ирээд үзүүлээд одоо миний бие бол бас өвдөх зовох юм байхгүй. Бие маань одоо маш их сайхан байгаа учраас одоо 2 дахь удаага ирж байна. Ингээд энэ мөнгө жаргал багштай Дэнсма эмчтэй одоо бас хорвоогийн одоо хамгийн сайхныг хүсээд ер нь энэ одоо манай монголчууд заавалчгүй Европын эм тариагаар эмчлүүлэхтэй гол нь биш. Бас одоо эм тариа одоо гүүгээр эмчлэх юм сайхан одоо бас газар байдгийн байна гэдгийг бол манай ард түмэн бас мэдэж эмчлүүлээсэ гэж ингэж бодож байна. Энд явахдаа бол би 5 удаа явсан. Тэгэхэд бас их гайхалтай одоо сонирхмоор ч юм уу биширмээр уйлмаар ч гэсэн санагдчихсэн юм уу надад бас байсан. Бүр миний өөрийн мэдрэхгүй шахуу байсан өвчин маань илэрч гарч ирсэн. Ингээд энийгээ би бас одоо улам одоо цааш нь бас үргэлжлүүлээд улам эрүүл болохын төлөө одоо бас хүмүүст хэлж яриад ингээд сурталчлах юмсан гэж ингэж боддог. Тэгээд би өөрийнхөө охин дүү хоёроо авчирч бас энэ эмчилгээнд орсон. Тэр хоёр маань бас эрүүл болсон. Ямар ч гэсэн ойр зур өвдөж идэг юмнууд нь бол одоо өвдөхгүй байна гэж ингэж ярьдаг. Ингээд энэ энергийн төвд одоо та бүгд маань улам ирж одоо биеийн эрүүл сарвал болгохын энэ төлөө ирж одоо үйлчлүүлж байгаарэ. Энэ эмнэлэг бол энэ одоо энергийн төв маань бас сэтгэл санаа янз бүрийн одоо сэтгэлдүүл бас их одоо баяр урам хайрлсан ийм сайхан газар шүү гэдгийг одоо бас ард иргэдээсээ хүсэж байна. Ингээд одоо энэ одоо надад энэ сайхан эмчилгээ хийж өгч ингэж эрүүл сарвал болгож байгаа мөнгө жаргал Дэнсма одоо эмч нартай бол одоо хамгийн сайхан бүхнийг хүсэж улам урт наслаарэ гэж ингэж хүсэн өрөөё. За би 2004 онд харуулт өгөөд 220-тэй харуулт өгөөд өрөөсөн тал ерөөсө бүтнээрээ мэдрэлгүй байсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгэсээр даган Европ бимээр эмчилгээ хийлгэсээ үдээд ийм сайхан болсон. Тэгээ өнөд өцгтөр орой бүр тархитлагоор хатгаа болохгүй байсан чи манай худ бүдээ надтай уцаараа чи маргааш өглөө ягаад ч гэсэн нэг хүрээд ирв. Тэгээ түрүү энэ дээрсэн чи миний даралт 170-тай 120-тай болсон би салгачиж энд орж ирээд сайхан энэ нэр аваад одоо бол эрүүл сарвал сайхан болоод байна. Үүнээс хойш энэ төвд явж өөрийгөө улам эрүүл сайхан болгоно. Би бол анх 10 хата ажиллаа хийж явал ерөөсөө гинтгэл бүх юм суларцсан. Тэгтэл харин энтлийн гар хөл ерөөсөө энэ зүүн тал бол мэдрэлгүй. Одоо миний энэ хөлийн 5 хор бол мэдрэл муутай байдаг. Тэгээ одоо энэ дотор өвчнийг ер нь дагаад хүний дотор талын янз янзын өвчин илэрдэг юм байна. Энийг өнөөдөр л энэ энергийн төвөөс эднэрээс ойлгож бүх юмыг ойлгож явлаа. Түүнээс бусд өвчин нэрүүлгээл давхад байсан чинь нэрүүл биш байдаг юм байна. Тэгээ энэ энергийн төвийн эмч ажилчдыг бол улам сайхан байгаад энэ ард түмэн энийг гөр хурцж үйлчлүүлээ өөрснөөгөө имээр биш энергээр өөрснөөгөө эрүүлжүүлж байхад ард түмнээс урайлж байна. Намайг Баяр Тогтох гэдэг Ач ангаах ухааны их сургууль сурдаг. Орчин үеийн ангаах ухааны шинжлэх ухаанд бол эмээр бус энергийн аргаар эмчилж байгаа. Бүх юмс энергитэй холбоотой. Хүний биеийг өдөөгч энерги их булган суур бодол байдаг. Хүн өөрийнхөө бодлын үр дүн тиймээс аливаа юмыг болгох талаас нь харж сайхан зүйлийг энергийн тусламжтай өөртөө татаж авч болно. Жишээлбэл манай өвөө энэ төвөөр бамба булчирхаатай байжгаад эмчлүүлээд бамба булчирхаа нь багассан. Би өөрөө эмчлүүлж байгаа сэтгэл санааны эмчилгээ хийлгэж байгаа. Хүн эхэлж өөрийгөө хайрлаж сурчээж бусдыг тэрл байгаа чигээр нь хайрладаг. Тэгээ сэтгэл санааны эмчилгээ бол маш чухал залуу хүмүүст өөртөө итгэх итгэлтэй болдог.
За намайг бүдэ гэдгээ би өөрөө одоо улсад нэлээд олон жил ажилласан. За тэгж явж байгаад би одоо өнгөрсөн хавар миний бие одоо муудаад одоо эмнэлгээр одоо яваад үзүүлсэн чинь одоо зүрхний титэм судасны одоо нарийсалтай одоо инфаркт гэдэг өвчин болсон байна гэсэн оншоор одоо шинжилгээ ухааны эмнэлгээр эмчилүүлээд за яг нэг хэсэгтээ бас сайжрлыг олсон. Тэгвэл хүн гэдэг чинь эрүүл байлаа ч гэсэн одоо илүү их одоо тийм эрч хүчтэй сайн сайхан амьдрмаар их одоо мөрөөдөж байдаг учраас энээс одоо түрүү одоо байснасаа илүү тэр өвчтэй цагийг одоо ардаа орхиж бас эрүүл саруул байсан үеийг олж амхын цаг гэж одоо их хүсэж мөрөөдсөн. Тэгээд ингээ явж байсан чинь манай найз нь энергээр имчилдэг төвийг бас надад хэлж өгсөн. Тэгээд тэрний дагуу ирээд одоо энэ хоёр найз дээр ирээд би одоо өөрийнхөө үндсэн ажлаа мэрэгчлэрээ ажиллаа хийгээд гээд явж байгаадаа маш баяртай байна. За энэ эмчилгээ бол хүний өөрийнх нь одоо байглаасаа яасан тэр чадамжийг одоо дээшлүүлэх, тэрийг нь одоо өндөржүүлээд шөөд одоо цааш нь одоо хүний амьдралыг одоо идэвхтэй сайн сайхан байлгахад чиглэгдсэн тэгээд одоо багш нарын одоо бүтээсэн эрдэмтэн улсуудын оюунлаг улсуудын бүтээсэн маш их гоё гайхамшигтай ийм бүтээлээр одоо ард түмнийг эрүүлжүүлж байгааг нь бол одоо би өөрөө хараад бахархаж байна. Өшөө цааш нэнийг одоо сурахыг одоо бас ирмэлцэж байгаадаа баяртай байна. Хон одоо Бурханаас яасан тэр чадамжаа сайжруулж эрүүл саруул явахад ард түмэнд бас энэ маш их хэрэгтэй ийм зүйл байна гэдгийг ард түмэн бас ойлгож энэ үйлчлэгээр бас өөрийнхөө амьдралыг өөдөн татаж аваарай гэдгийг бас ард түмэнтэй хэлмээр байна. За. Тэгэхээр амны бэлгийг хичээж байх ёстой байна тийм үү? Ер нь одоо эмчилгээнд хамрагдж байгаа хүмүүсийн үр дүнгийн тухай бичлэгийг сая үзэгчдэд үзүүлчихлээ. Тэгээд ер нь одоо танд шинээр хандах гэж байгаа хүмүүст та бас юу хэлэх вэ? Ямар шинж тэмдэгтэй хүмүүс ирэл хөлөө цохилтой ах вэ? Гэхдээ шинж тэмдэг бол ерөөсөө өөрсдөө хөсүүл хүрээд ир ямар зовиртой болчиход байгаа та. Тэгээ ер нь одоо сүүлийн үед нойргууд ласар их болж байна. Би одоо нойргоо бол сар болсон гэсэн хүн ирэх юм. Гэхдээ миний нойр хөрхөл үү гэж орж ирээд өрөвдмөр асууна. Тэгсэн энэ хүмүүсийн тэр нойргоо болсон шалтгааныг бид нар үндсэн шалтгааныг таслаад тэгэл тэр хүнийг нойртой болгоо явуулчихтай зэрэг тэгэл болчихж байгаа. Нөгөө нэг юм бол одоо энэ даралт гэдэг өвчин шүү дээ. Ихсдэг багасдаг. Маш их болж байна одоо даралт ихсдэг бас. Хөдөө аймагуудаас ирж ил байна, Сумнаас ирж ил байна, Багаас ирж ил байна. Улаанбаатарт бол даралт ихсэх өвчин бүр их байна. Тэр энэ бүх юмыг л бид нар одоо их баг гэлгүй одоо ямар ч өвчин байсан ирээл ангаагдах учиртай гэж бодоод ирээл эмчилүүлэх юм бол одоо идэгж байна да. Уушгины сүрье гэж айхтар өвчин гэдэг идэгж ил байна. Одоо би энэ бүхнийг хэлэхээр цаг их орох учраас одоо хэцүү байна. Баталгаа би танаас нэг хэл да. Өөрөөр хэлбэл таныг ийм үйлчилгээ явуулах эрхийг хаанаас олгосон юм? Энэ одоо энэ этгээгийн багш Рамаш гэж олон улсын сургалт явуулах хэрэгтэй. Олон улсад сертификат олгох сургалт эмчилгээний эрх олгодог юм хүн байна. Энийг бол монголчууд таньдаг болсон. 2-3 жил уулзаж байна монголчуудтай. Би ирээч уулзаж байна. Энэ хэвлэл мэдээлэл яригс ТV таарцсан дөө уулзсан. Тэр энэ хүний сургалтанд сууж эрх авсан. Энэ дөрвөн гол үндсэн сургалт байдаг. Дөрвөн гол үндсэн сургалтын эхний 2-3 сургалтанд суухтал эмчилгээний эрх өргөж өгдөг. Тэгээд 1, 2, 3 шатны эмчилгээний эрхнүүд. Тэгээд 4 дахь шат, 5 дахь шат болоод ирэхдээ зэрэг бүр гүнзгээрээ явждаг. Ийм л юм байгаа. За энийг хийж сурахын үндэс нь бол юу гэхээр нэгдүгээр энэ багжнуудыг маш зөв ашиглана. Хоёрдугаарт өөрт нь бас нэг жаахан одоо юу гэдэг тийм ээ. Арга барил эзэмших, яг ухаан ажилуулах юм бол байгаа юм шиг байгаа юм. Би тэгэж бодоод байгаа юм. Тийм ч юм уу, ч юм уу. Багш өөрөө ойлгохтой та нар мэдрэмжээр хий гэж хэлдэг. Багшийн сургалтанд суухад багш бол за одоо хүнийг яг ингэж эмчилнэ шүү гэж маш нарийнаар хэлдэггүй баг. Ухаан би очиад сургалтанд суунахад надыг л цэвэрлээл эмчлээд л байдаг. Би их зовиртой байсан тухайгаа ярьж байсан. Зовир байхгүй болоод эрүүл болчихдог. Багшийн сургалтанд анх ороо сууж байгаа хүн бол энэ улсууд энэ хүний юунд ингэж магтаад сайшаагаад шүтээд байд юм бол гэж бодож ордог гэж байгаа. Тэгснэ 2 өдөр суугаал өөрөө ирэхгүй нөгөө хүн ч өөрөө нөгөө багшийг шүтээд бишрээд гайхдаг. Нэгдүгürt өөрийн биеэр бол хоёрдугаарт хэлж өгнө байгаа тэр
зүйл үйлдэж байгаа үйл бүгд үнэн байдаг. Хэлээл эргээл үнэн. Энэ үнэн юм байна даа л гэж бодогдно. Ийм гайхамшигтай юмар хүмүүсийг сургаж монголчуудыг эрүүлжүүлэхийн төлөө одоо ажиллаж байгаа тэр докторт монголчууд бүгд баяр хүргэж баймаар байгаа. Гэхдээ ядаж нэг баярлалаа гэж хэлчих болохоор юм шиг байна. Одоо ингээ хөдөө аймагуудаас бид нар эн чинь алсын эмчилгээ хийж болдог гэж шүү дээ. Эндээс өмнө говьд байгаа хүн, энэний хөвсгөлд байгаа хүн, дорнот байгаа хүнийг эмчилж болно. Би нэг ганцхан жишээ хэлэхэд хамгийн сүүлдэхэд Дорнот аймгийн урд тал дээр Хэрлэнгийн голын урд хөвөнд хөдөө байдаг ганцхан хөгшин байд юм байна. Нэна гэдэг. Тэр хөгшин над руу уцтлаа. Танайд би 6 сарын өмнө эмчилүүлсэн чи одоо миний бие нэг л сонирн болоод байдаг болчихлоо. Нэг үзэж өгөөч гэж утсдаг юм. Тэгээ за би үзэж өгье та нэг нилээн намайг завтаа үед утсад өглөө юм ороо гэсэн өцөгдөр өглөө 6 цагт утцсан. Тэгээ үзсэн тэр хүний гэрлийн шилжчихсэн байсан. Хүн чинь өөрөө битүү гэрлийн бүр хүлэн дотор байж байгаа шүү дээ. Тэгээ гэрлийн тэгшилчээд үдээс хойш асуусан чинь би зүгээр болцсон шүү дээ. Их баярлсан миний хөө. Тэгэрч байгаа шүү. Тэгэхээр энэ алсын энерги хэлэх хүн их ярьж байгаа зүгээр энэ хоёр талтай байна. Тэр хөдөөний уулын жалганд байгаа хөдөө багдаарч байгаа юм одоо тэр малын дэргэд байж байгаа энэ хүмүүсийг хөөхөн өрөвдөд хийчмээр л байгаа. Гэхдээ бас нэг учир байна. Тэр хүн ирж уулзаад мөн үү? Учир занчингийн мэдээд бас бид нар өгдөг юм байдаг. Ядаж л ийм одоо бичвэр хийж өгөө тэр өөрийн өвдөж байгаа газар нь тавих. Өвдөх юм бол тавьдаг тийм бичвэр цаас байгаа. Зөвхгүй энэ үзгээр бичдэг жижигхэн цаасанда. Тэр бичвэрийг тавихтал одоо манайхан чинь бол тэр өвчин намдаад их мундаг олон юм ярьж байна. Тэр эмнүүдийн оронд л тэр цаасыг тавихтал хэдхэн минут секундын дотор зүгээр болдог. Тэрийг аваад энэних учрыг сайн мэдэхгүйгээр учрыг мэдэхгүйгээр тэр мөнгө жиргэл гэж хүний утсыг олоод алсын энерги авахт бол эдгэрэлт бас тийм сайнгүй байгаа юм аа. Энийг хэлж. Баярлалаа. Миний урилгыг хүл авч манай студид хүрэлцэн ирж манай үзэгчдийг эрүүл, ад жаргалтай, амар амгалан байлгах тэр бэлгийн ухааныг бидэнд одоо бас цухасхан дурдж өгсөнд талархаж байна. Бэлгийн мэлмигээ нээхийг хүссэн хэн бүхэн бас танд очиж үйлчлүүлэх байх гэж бодож байна.